Жишээ 5. Машин 50 м радиустай тойрог зам руу 20 м/сек хурдтай орсон байна. Машин аюулгүй эргэх үрэлтийн коэффициентийг болоо. Машин аюулгүй эрэхийн тулд ингээд нэг юм тойрог замаар хөдөлж байгаа гэдээ бүгдээр үзчихье. Энэ бол миний радиус. Дараа нь холилдохгүй хөдөлнөс. Энэ ингээ машин явж байгаа гэж үзчихье. Машиныг ард талаас нь харуул нэг юм л харагдана да. За ингээ миний машин. Энэ машиныг тойрог замаар аюулгүй хөдөлгөх тэр хүч нь юу вэ гэвэл үрэлтийн хүч. Тэр нь тойрогийнхаа төв рүү чиглэдэг. Энэ төв шүү манайхаа. Энэ үрэлтийн хүч гэдгээс би юу хэлэх гээд байна гэвэл үрэлтийн хүч нэг нь тойргийн төв рүү чиглэж байгаа юм бол энэ маань өөрөө төв тэмүүлэх хүч болно гэсэн үг. Энэ удаад F үрнэ FTT болох нэ гэсэн санааг илэрхийлнэ. За F үрийг бүгдээр яаж олж болох вэ гэвэл энэ дэшегээ N, энэ доошоо mg F үр μ үржих нь N байдаг. Шууд энэ дээрээс хэлж болно шүү дээ. N гэдэг нь mg-тэй тэнцэх юм байна. Ингээд бол энэ нөгөө тэгүр юутай тэнцэх вэ? За μ mg m-ийг үржих нь шугам хурдны квадрат хуваах нь радиус m-үүд нь хураагдлаа би μ болгож байгаа. μ гэдэг нь шугам хурдны квадрат gr-тай тэнцэх нь байна. μ олъё. Шугам хурд 20 м/сек 20 квадрат 10-ыг үржих нь радиус 500 400 500 0.8 байх нэ. Маш чухал сэдвийн тухай одоо ярих чинь тэр нь ертөнц дахны таталцлын хууль. ертөнц дахны таталцлын хууль 1687 онд Ньютон юу гэж хэлсэн? Ямар ч хоёр бит хоорондоо таталцдаг гэж хэлсэн байна. За нэг ийм түүх байдаг шүү дээ. Ньютон одоо алимтай модны доор сууж исэн чинь толгой дээр нь алим унаад энэ алимыг дэлхийд татчихын тэгвэл буцаагаад алим ч гэсэн дэлхийд татчих байгаа гэж бодсон гэд. Хэр үнний уртаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хоёр бит хоорондоо таталцдаг гэсэн байна. Таталцнаа гэдэг чинь харилцан үйлчлэлцэх буюу тэнд хүч байна гэсэн. Тэр хүчийг бид нар ертөнц дахны таталцлын тэр хүч гэж хэлнэ. За тухайлах юм бол бие дэлхий рүү унах. Бие дэлхий хоёр бит хоорондоо таталцж байна. Сард дэлхийг тойрох. За сард дэлхий гэдэг хоёр бит хоорондоо бас таталцсан. Таталцлын хүчээр гаригууд нарыг тойрох. Эргэх хөдөлгөөн нь ертөнц дахны таталцлын хүчний үйлчлэлээр явагддаг. ертөнц дахны таталцлын хүч. ертөнц дахны таталцлын хүч буюу ямар ч хоёр бит хоорондоо таталцдаг гэдгийг илүү дэлгэрэнгүйгээр Ньютон ингэж хэлсэн байна. Ямар ч хоёр бие байгаа. Тус тусын массуудын үржүүрт шууд пропорционал хоорондох зайн квадратад урвуу пропорционал хүчээр таталцдаг. Хоёр бит байгаа массуудынх нь үржүүрт пропорционал гэдэг нь энэ хуваах тэмдгийн дээр бичнэ. Шууд пропорционал гэхээр хоорондох зайн квадратад зайг нь r гэж эсвэл d гэдэг ч юм уу. d-ийг квадратад урвуу гэдэг юм байна. Хуваахын доор бичнэ, нэгийг хуваах нь d квадрат гэж бичиж байна гэсэн үг. Хүчээр таталцдаг гэсэн байна. Энэ нь нэг юм хүчтэй, хүчийг бий болгож идэх гэсэн байна. Окей, энэ тэгштгэлийг яг бүрэн бүтэн болгохын тулд нэг тогтмолоор үржүүлэх шаардлагатай. Тэр тогтмолыг гамма-гийн тэгээд тэр нь массуудын үржүүрт шууд хоорондынхын зайны квадратад урвуу пропорционал хамааралтай байна. ертөнц дахны таталцлын хүч нь гэж томьёолсон байна. Хин Ньютон. Хэзээ 1680-аад оны сүүлээр гэж хэлсэн байна. Энийг бүр сайн ойлгохын тулд энэ зурган дээр бүгдээр авч хэлэлцгээе. Энэ зургийг харах юм бол улаан болон ногоон өнгөтэй тус тусын масстай хоёр бит байна, тийм үү? M1 масстай M2. Хоорондоо D гэдэг зайд байна. Энэ хоорондынх нь зай. Энэ голынх нь геометр төгөөс нь хөндийн төгөөс нь бүгдээр авч байгаа шүү. Тэгвэл улаан нь ногооныг F12 гэдэг хүчээр татах нь байна. Ногоон нь буцаад түүнийг F21 гэдэг хүчээр татах нь байна. Ньютон юу гэж хэлсэн бэ гэсэн чинь энэ хоёрын утга нь хоорондоо ижилхэн гэж хэлсэн. Чиглэлээрээ харин эсрэг байгаад байна. Би хэрвээ вектороор бичих байсан бол ингэж бичих байлаа. Ингээд энэ тоон утга нь юутай тэнцэх вэ гэвэл энэ F12 F21 модуль буюу тоон утга нь нэг юм тогтмолыг үржүүлэх нь M1 масс үржих нь M2 масс. M1 масс нь улааны масс, M2 нь ногооны масс. Хоорондынх нь зай D
квадратад хуваасандаа тэнцүү байх нь байна. Түүнийг би энэ илүү цэвэрхэн бичээд өгсөн байна. Энийг таталцлын хүч гэж хэлэх нь байна. Харин энэ гамма тогтмолыг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр таталцлын тогтмол гэж хэлнэ. Таталцлын тогтмолыг тооцоосон хин тооцоосон Cavendish гэдэг эрдэмт нь тооцоосон. За би шууд ингээд бичээд өгье. Cavendish. Энэ Их Британий эрдэмтэн хизээ тооцоосон бэхээр 1731 онд тооцоолж тэр тооцооллын үндсэн дээрээс 667 үржих нь 10-ын хасах 11 зэргийг гэж тооцоосон байна. За нэгжийн хувьд гэх юм бол Ньютон метр квадратыг хуваах нь килограммын квадрат болох нэ. Энийг ерөөсөө мартаж болохгүй шүү, энэ аюул чухал. Харин одоо бүгдээр гравитацийн орны тухай ярив. За гуйд дагаж хүзүү гэдэг шиг гравитацийн орныг нэгэнд ярьсан. Хүндийн хүчний хурдталыг ч гэсэн би энд тооцоолоод өгье. Ямар нэгэн масста бие хоорондоо яагаад үйлчлэлцээд байгаа юм бэ гэхээр тухайн массуудын эргэн тойронд орон бий болж идэг. Тэр орныг гравитацийн орон, таталцлын орон гинэ. Нэг масс байна, дахиад нэг масс байна. Хоёулаа орон дотроо үйлчлэлцээд эхлэхээр таталцаад эхэлдэг байх нь байна. Бүгдээрээ энэ ногоон болон цэнхрээр тэмдэглэсэн хоёр массыг авч хэлэлцээ. Эхлээд цэнхэр дээр нь анхаарлаа хандуулна шүү. Цэнхэр өөрийнхөө эргэн тойронд гравитацийн орныг бий болгоно. Тэр гравитацийн орон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зөвхөн мэдрэгдэнэ. Гэхдээ нүдэнд үзэгддэг болгохын тулд физикт хүчний шугам гэдэг энэ шугамнуудыг ашигладаг. Энэ нарны цацраг шиг энэ хүчний шугам тухайн масс руугаа чиглэсэн байдалтай ингэж зурагдана. Аль вэ гэвэл энэ эдгээр бүгдээрээ хүчний шугам. Энэ хүчний шугам гравитацийн орныг дүрсэлнэ. Энэ гравитацийн оронд M2 масст өөр бие ороод ирэхээр хоорондоо таталцаж эхэлнэ. Хоорондоо яаж таталцах вэ гэвэл ертөнц дахны таталцлын тэр хүчээр таталцах нь байна. Тэр нь F тэнцүү гамма таталцлын тогтмол M1 M2 хоорондоо D гэдэг зайтай байгаа юм байна. D-гийн квадратаар таталцах нь байна. Мөн бүгдээрээ бодоод үзье л да. Нэг маш том масстай одоо тухайлбал дэлхий дээр те нэг алим дэлхийн одоо гадаргын орчимд байх юм бол түүнийг татж байгаа хүч нь юу байдаг вэ гэсэн чинь хүндийн хүч байдаг шүү дээ. Хүндийн хүч байдаг. Тэгвэл би энэ дээр ингээд тэмдэглэж. Энэ хүндийн хүчийг M2 масстай биеийн хүндийн хүчээ хэний зүгээс татагдж байгаа вэ гэхээр M1-ийн зүгээс M2-ыг татж байгаа гэсэн үг. Энэ F хүчийг л энд бичсэн байгаа F хүчийг л ийм хоёр янзаар бүгдээрээ илэрхийлж болох нэг. Энэ хоёрыг хооронд нь тэнцвүүлье. Юу болсон бэ гэвэл нэг ийм тэгштгэл боллоо. M2G M2-ууд нэг хураагдчихлаа. G бүгдээрээ хэрхэн яаж олж болох вэ гэсэн чинь гамма тогтмолыг тухайн орныг бий болгож байгаа массаар үржүүлээд тэгээд D квадратад хуваасантай тэнцэх нь байна. Энэ хаана бий болж байгаа G хурдтгал вэ гэвэл тухайн M1 масста биес DZ ийм хэмжээний G буюу хүндийн хүчний хурдтгал бий болж байна гэсэн санааг энэ илэрхийлэн энийг битэмэртээ. Дэлхий байх юм бол яг нь. Дэлхий байх юм бол дэлхийгээ эхлээд хэдүүлээ нэг дүрсэлчихье. Энэ ингээд дэлхий дээр нэг юм жижигхэн бит байж илаа гэж үзье бүгдээрээ. Энэ удаад энэ M2 масстай дэлхийн маань өөрөө дэлхийн масстай M D гэдэг ингээд тэмдэглэчихье. Эндээс нь хүртэл дэлхийн радиустай өөрийнхөө төвөөс энэ гадаргуу хүртэл дэлхийн радиус. Тэр нь бол нэлээд том юм радиус байгаа. Энэ тохиолдолд бүгдээрээ G-г яаж олох вэ гэвэл дэлхийн гадарга дээрх G-г G0 гэж тэр нь ойролцоогоор 981 бид нар 10 гэж бодоод байдаг тэр хүндийн хүчний хурдтгал. Энэ G0-ыг хэрхэн яаж илэрхийлэх вэ гэвэл гамма нь өөрчлөгдөхгүй харин тэр D талын массын оронд хин одоо тэр гравитацийн орныг бий болгож байгаа. Тэгэхээр дэлхий бий болгож байгаа учраас дэлхийн масс энд одоо тавьж өгнө. Тэгээд энэ хоёрын хоорондох зайд дэлхийн радиус энэний квадрат байх нэ. Ингээд тэмдэглэж. За энд бас бичсэн байна. За одоо бүгдээрээ дахиад нэг кейсийг тухай бүгдээрээ авч хэлцгээе. Тэр кейс нь юу вэ гэсэн чинь энд дэлхий байна. Дэлхийгээс тодорхой зайд нөгөө нэг биечин байгаа гэж бодъё. M1, M2 дэлхийн масс, дэлхийн радиус, дэлхийн радиусаас тодорхой хааш зайд ч юм те энэ байлаа гэж бодоход. Тэгвэл энэ цэг дээр чөлөө туналтын хурдтгалыг хэрхэн яаж олох вэ гэвэл мэдээж ойлгомжтой ингээд олчихно бүгд. G гамма. За энэ гравитацийн орныг дэлхийн гравитацийн орны үйлчлэлт байгаа гэдэг MD дэлхийн массыг бүгдээр бичээд өгье. Энэ хоёрын хоорондын зайны квадрат тэр нь юу гэхээр дэлхийн радиус дээр нэмэх нь
хаашийн квадрат байх нь. Үргэлж дэлхийн түгээс бүгдээрээ тооцоолно шүү. Ингэж бүгдээрээ бодож болно. Энийг битгий мартаарай. Харин энд юуг дүрслээд байна гэвэл дээшлүүлж байгаа би тайлбарлаж өгье. Ямар нэгэн альфа масста биеийн гравитацийн орны хүчний шугамар ингэж дүрсэлсэн бол тухайн масста нэлээд ойролцоо тухайн массын одоо гадраг орчимд за шууд дэлхийг ярьж байна. Дэлхийн гадраг орчимд гравитацийн орныг нэгэн төрөл гэж үзээд ингээд хоорондоо параллел бүхий хүчний шугамар бүгдээрээ дүрсэлж болох нэ. За энэ параллел хүчний шугамнууд маань юуг харуулах вэ гэхээр дэлхийн гадраг орчимд ийм байгаа гэдгийг харуулна. Орчимд гравитацийн орн нэгдэл. Таталцлын хүчтэй холбоотой жишээ 6 хий бүгдээрээ 2 кг масста бөөрөнцөгт үйлчлэх нийлбэр хүчийг олъё. 2 кг масста бөөрөнцөг түүнд үйлчилж байгаа 2 хүч байна. 2 хүч нь хаанаас гарч ирэх вэ гэхээр 1 кг масста биетэй харилцсан таталцсан мөн 3 кг масста биетэй харилцсан таталцсан. Өөрөөр хэлбэл 2 1 гэсэн нэг юм комбинац, 2 3 гэсэн дахиад нэг юм комбинац буюу нийтдээ 2 хүч гарч ирэх нэ. Хос хосоор дандаа гоё шүү. 2 биес хоорондоо таталцдаг гэж хэлсэн шүү дээ. Тэр утгаараа эхлээд 1 2 гэсэн комбинацийг авчий. Ингээд татна гэсэн. Энэ ч гэсэн ийшээ ингээд татагдана. Гэхдээ надад энэ чухал 2 дээр үйлчилж байгаа энэ хүчин чухал шүү. Тэр хүчийг бүгдээрээ F1 гээ. Дараа нь ямар комбинац вэ гэхээр 2 3 гэдэг комбинацийг авъя. Цэнхэр болон ногоон биетүүд хоорондоо таталцсан энэ F2. Тэгвэл 2 кг масста биет 2 хүч үйлчилж байна. Нэгэн дээшгээ нөгөөх нь хэвтэй чиглэлд. Эдгээрийн вектор нийлбэрийг заавал би авах шаардлагатай. Түүнийг F гээ. F-ийг яаж олох вэ? F гэдэг бол F1-ийн квадрат дээр нэмэх нь F2-ийн квадратыг Pythagore-дод язгуурдаар хийсэнтэй тэнцэнэ. Тэгвэл F1, F2 тус нь бүгдээрээ тооцоол F1 гэдэг нь 2 1 гэдэг комбинацаас гарч иж байгаа. 667 хүрчиг нь 10-ийн асах 11. Энэ юуг илэрхийлэх вэ? Энэ өнөх гамма буюу таталцлын тогтмолыг илэрхийлнэ. M1-ийг хүрчиг нь M2. M1 масс нь 1 кг, M2 масс нь 2 кг. Хуваах нь энэ хоёрын хоорондын зайныхын квадрат 1 ба 2 гэдэг 2 бит маань 3 м зайд байрлаж байна. 3-ын квадратаар. За яг үүнтэй адилхан. За би энийг энэ удаа дэлгэрэнгүй бичиж өгье. Гамма энийг ингэчээ. M3 масстай, энийг M2 масстай, энийг M1 масстай. Тэгвэл M2, M3-ын комбинац хуваах нь хоорондынхын зай D-ийн квадрат гэчээ. 667 үрчиг нь 10-ийн хасах 11. Ингээд 2 кг-ийн үрчиг нь 3 кг хуваах нь 2-ын квадрат хоорондынхын зай нь 2 м учраас ингээд бүгдээрээ тооцоолол хий. Тооны машинаар бодоод ойролцоогоор хариу байна. 10.1 үрчиг нь 10-ийн хасах 11 зэрэг ньютон гарлаа. Жишээ 7 хий. Дэлхийн массыг тооцоолооч гэсэн. За G-гээс нь шууд бүгдээрээ хөөе. G тэнцүү гамма үрчиг нь дэлхийн масс хуваах нь дэлхийн радиусын квадрат. Энэ дээрээс дэлхийн массыг яаж олох вэ? Дэлхийн масс гэдэг бол G-г дэлхийн радиусын квадрат үржүүлээд тогтмолдоо хувааж өгнө бүгдээрээ. G-г 10-аар авах гэсэн байна. Дэлхийн масс тэнцүү. За ингээд үзвэл ойролцоогоор 6 хүрчиг нь 10-ийн 24 зэрэг кг масстай байх нэ.